Зохиолч Долгорын Цэнджав сумын төв дээр өгүүлэг. Өглөө. Ёо. Гисээр тэр орноос арай гэж үндэв. Амандан туй гихшүүлсгүй болж уруулн хатан толгой тархин дүүн гитэн минэрнэ. Зоохны хажуудах буурн хэмэх явах болсон данхнаас хүйтэн сай гүтгүүд залгийлахад гидс ходоодонд нэгэнд асан алдсан төмрийг нь багшигсэн номхруулах шиг болов. Гэрийн доторх юм сундуй халбган гоцойч гсэн гурилтай хоолны үлдэгдэл шүүгэн дээр харагдана. Муухар авгайч нь хайчва. Урд шүн гэртээ хоноогүй байх нэ. Шилрээ далга болж илтэй. Бас л хөөрхийгөө нүдчихээ бицтэй. Өвөлтэй чамт юм да. Нүдийг нь бүлтэлчихгүй юмсан. Да бостон ч дүүрчээ. Хар дөрөлгийн амнаас нь гарсан болохоос биш үнэн байх шүү золиг гэж. Юу гэлээ? Хүн нудраг зангидж хорслоо тайлдаг. Эмхэн өмдөө шувталж хорслоо тайлдаг гэлөө. Гэж түүнийг бодоход түүний хоолой хорсон зүрхэн дээгүр нь зараагүй шиг болов. Зодуулаад сурчсан юм дөө хөөрхий. Өдийд өнөрөөгийн дочоод л салун барина гэдэл баахан усан нуталж байгаа биз. Хаах болтов гэж. Усандаа ирж байгаа борлон шиг л гүгээд ирдэг юм. Миний энэ яман амг тахад ирмийг нэг л өдөр дээлий толгой дээр нь өрөх байх шүү. Доороос муусаа нусгаануудын булчин шүрмэс сүрхий чангарч байна гэж. Саяхан болтлол миний өөдөөс сарвалцдаг амтан энэ суманд байгаагүй дээ. Тэр ногоортлоо шартснаас болоод хэгд сөхүүлсэн уруул толгойнхоо булдрууг сая л анзаарав. Хин зохиовол чамаа гэдэг. Юун түрүү сэгж хүн шиг хүн болох хэрэгтэй байна. За яах вэ? Тэмээ бөхөө хардаггүй гэдэг юм. Чонх авхандаа чангарна уу гэхээс өгтөггүй л юм да. Гэж дэрэм энэ тэрийг эргэцөөлөв. Зүүн орны наан хөвөн зулхааны тэндээ цохигаад тасрах шахсан хэртэй хүнжил аятай юмд толгоогоо шургуулад унтаж байгаа хүүгээ инээмсэглэн харснаа. Энэ миний туурайг хатаах янзтай шүү. Зүгээр. Одоо цагт чинь номхон явсан нь л алдана. Чон шиг амьдардаг цаг иржтэй. Хин хүчтэй нь хоолоо олж идэнэ. Хичээлдээч намайг дуурайсан ногоо 0 юм билээ штт. Үсэг тоо хоёрыг ялгчихдаг байвлалаа болоо. Хөөе. Золиго босоочтэй. Хичээлдээ явдаггүй юм уу? Гэж дэрмийг хашгирахад үдээр шиг үрдээсэн чөргөр хөхөө унтаа чигээрээ чангагийн чинь натгаатай байгаа хідэн борборцгоо алдаж асхан нүдэ нухснаа. Хичээлгүй шүү дээ. Гэж ундуйцаад хүнжлөө толгой дээгүүрээ нөмрөв. Нэр нь тийм л дээ. Сургууль хөлдөөд хичээлээ хаасан гэлөө. Жил болгоно л тэгдэг дээ. Гин биш зан. Гэмалтай багш нар л башиж байгаа байх та. За манд ч ямар хамаатай юм. Гэж үглээд хүчлэн бослоо. Тэр явуут дээлээ ханцуулаад хаалганаасаа толгойгоо цохиулган айл руу олболцсон харах нь эрэгчин чон агуунаасаа сунайн гарч алсыг ажин ангийн үнэр авахтай тунж төстэй харагдахаж. Нар цохойчхад байхад өмхийртлээ унтцгаахад л. Яачсан лойчсан лүднүүдвтэй. Та буу тавиад сэрээчих юмсан. Өглөө. Гояйтай байц. Аминд минь орох юм байдаг билээ. Гэж үгэлэхэд түүний нүдэнд хашааны мухарт байгаа нэгмүү зуугийн пошигны үнс хог хамаараа давж асгараад угаадас дав болтлоо хөлдснийг хараад уламж ойготов. Юм бол ирээн имэрэн янз бүрийн сонин барьчихсан явж харагддаг ус төрийн мэдлэгээрээ гайхуулдаг ганц сэхэтнийх босоогүй байгааг яндангаар намдашгүйг мэдээд би чи бас эртэж шаггүй юм гэсэн омгорхол төрөөд авав. Эдрүсийн жавар хамрын үзүр төмөр шиг хайрна. Өлбөлзөн удаан гихчин харж зогсов. Цаашгүй. Сандгийнхал эхлээд янданга хатгалаа.
Эднийд шар тайлах юм бий дээ. Тэр муухай ааштай шар авгааг нь яаж аргална? За өсөө хойно. Манай мухар авгаагаас юугаараа илүү юм болдоо зайлвал. Зочид буудлын эрхлэгч санаатай юм хийж байгаад л яг маань мэдчиг ажилгүй болчихсон амтэн шүү дээ. Тэгсэн хэрнээ дандаа л том цүнх барьж явна. Соёлтой хүүхнүүдтэй арсалдаг ухаантай юм байх та. Ямар өгсөн үлийнийх нь бичиг ном түүнд байх вдэ. Эднийх нь ол ураар л жаахан сэгсэн болохоос биш манайтай л адил да. Томроод мэндийн зөрөөг өнгөрнө гэж. Мань мэтийн харан юмнаас өөр юмд бол хөлөө хугалчих шахна. Хөөхий тэр мө сандаг юугаа мэдхэвдээ хүүхэд шиг амтан. Харин аригчинд хайртай байдаг юм. Сандагийн аяыг олох чамархан л та. Харин тэр мө шараавгайл. Эдэнтэй уурлаад нэмэргүй ухаан л сэлэх хэрэгтэй. Эр хүний 13 мэхээс ерөөдөө 3-ыг нь гүйлгэтэл дэрэм хүүгийн гарт бүх юм ороод ирдгсэн. Сандагч дэмий үгэнд дуртай да. Баахан юм хамж шимж бурвал учиртай. Гэхдээ сүулт хин суманд ч одоо юу боллоо доо. Хот руу хэн явсан гэлээ дээ. Маалэх хөвж байгаа гэсэн. Өнөө мө бодлоо жаа даргын онгоноос ярихтач нүдэн сэргээд л ирэндээ. Сумын толгойтой болгон яриад сонирхолгүй болгочихсон. Тэгэхээр шар авгаа нь бас л тоохгүй. Юу гэж худлаа залъя да байц. Гэж дэрэм ганцаараа яриад дээлэн хөөргөж бөслөв. Дээшээ хараад тарвны дош шиг онгойж байгаа эсгийн гутлынхаа амсар дээр жиргэн нөмөргөж тавиад нэг үсрээд л холоо чигчгэв. Тэр бүр хар багаасаа дотуур байранд байхдаа л утлаа ингэж өмсдөг зуршилтай болжээ. Жиргээр хөлөө ороох гэдэг түүнд үнэхээр залхуутай, яршигтай зүйл санагдана. Хөлн гიშгжил болж байвал болох нь тэр. Нэг удаа хүндүрлээд байсныг тоохгүй явсаар сүүлдээ гიშгэх аргагүй болоход үзвэл бүдүүн гихчийн зүү арсан махны завсраар нь хөндлөн орчход идээлчихсэн байсныг хэд хоногийн дараа мэдсэн гээд л бодчих. Бас дээр нь өвлийн ямар ч хүйтэнд толгой нүцгэн явах мөртлөө уур савсаж явна. Тэр юу гэж худал гөрдөх тухайга толгой гашилган бодсоор л байлаа. Мөлөөсөх аймагт төрүүлсэн хараазаргаа газрын цээж рүү том жипээр өгчгөж гин гэхүү. Шараавга нь мормал тоохгүй дээ. Хар ус гутарсаар байхад энэ загзар хар толгойд юм орж ирэхэж болж дээ. Тэгээд тэр нэг толгойгоо шааж үзв. За байц. Манай нөгөө мөн хэнхэг цагтаа өчигдөр тэнэглутыг гавлаад аймаг руу шоронд явуулчих чээ гэвэл яах вэ? Ийм юм байсхийгээд л гардаг шүү дээ. Хулгай яривал бүрч дэмий юм болно. Ямар ч сонирхолгүй. Дахиад ус зэлглэх гэсэн боловч алга. Данхаа зуухны ам руу чулуудав. Зуухны хүүхэн галанд сорогдоод сархинэг шиг юм болсныг сая л харлаа. Амааран дүүрэн үнс. Энэ мө авгаа ёстой. Дэлтүүлж байвал таарах залхаг амтандаа. Мөн ч л оймол барам шүү. Салраад л. Төмөрл азтай ус голдоо батлхүлдчихснийг дэрэм баривгаар том гараараа ганц дэлсээд цөмлөв. Яасан сайхан юм бэ? Өдий болтлоо үүний ид шидийг мэддэггүй байна шүү. Хүн ухаачгүй байсаар л маргааш нь өвтөг гэдэг үнэн юм. Гэсээр мөсийг бөөнөр нь шаржигнтал өмгчин хазалж мөн гарын алгаар чинээгээр нь дух хацар даг зааварлээ. Ийм сайхан хүүтийн байх гэж. Мөс ингэж аминд ордгийг нээснээ уртөө бас л омгорхоод авав. Үе өөрөөрөө багтана. Түүний бусдад давс нэмээд гайхуулчихна. Гэвч бас л дотор нь олон ирээн могоо эвхрэлдэн дурааран эргэж хөрвөж байгаа шиг түүнд санагдана. Шар авгаад нь түлхүүр нь байгаа. Сандагт ямар мэдл байх вэ штэ. Өнөө хингуй сүүжийн хоохорд тас харанхуй шөнөөр үнэг хөөж яваад нэг харсан чин үнэг нь хөөхөдлөнгээ унжуулсан өлөгчин чон болчихсон давхиж байныг нь бүр сүултэн шавшалдан цагаан үстэй юм болчиход машиных нь хамар дээр суугаад үгүй энэ тэнд үүнийг зөндөөн бурсаар байгаад тоохоо байчихсан зүйл шүү дээ. Тэрэм хүүгийн толгойн ярианы сэдв
үгү зүрхийн хооронд гэлс манас ороод ирдэг юмсан. Ухаан муудаад байна да гэснээ байж суухын аргагүй болсон тул хаалганы завсраар дүүрэн цан хүүрэг болсон гэрээсээ гарлаа. Сандгийн эртөө хоёрхан хашааны өмнө болохоор юу хүн байх вэ? Хэдхэн алхмын ажил байв. За байц. Юугаа ярьж хуухаа маачна гэж үүдэнд нь хэсэг халгаснаа болохгүй бол хүч хэрэглэндэ гэж шийдээд хаалгыг татав. Дэн зулаа шиг ийм эртэж явгаагаар тогоо шангаа бариулж хаад чам шиг дулаан хүнжилтөө дугжирч байхсан. Мөн аз хэмэртэй ир шүү гэснээ сэрсэн хэрнээ гэрээ дулаацгаар босох санаатай байгаа сандгийн хүнжлийг хулмаар айдав. Зулаа түүнийг даанч хүн байна гэж тоосон шинжгүй. Хар үрээр хаалгууд онголцуулаад хар усал эргүүлж яваа биз гэж тас ширүүхэд сандгийн санаа зов бололтой Ти яасан хүйтэн гарцаа золигвэ гэснээ авгаар хүүхэд хөөрдөх адил ургуулаад дэвсэн нэлхамсаж миний өвгөө хүн өглөөний минь тус сууж байхад хангар янгар гэж болохгүй шүү дээ гэж аргадах хайдав. Дэрэм зулаагаас ийм ариншин гарна гэдгийг сайн мэдэж байсан болохоор тоосонгүй. Айл хунар ах дүүст чинь өглөө өвдөж гэж байх учиргүй бидтэй гэснээ маасай тэл инээж. Туулайн хэвтэрч төөрсөн хүнд дулаахан гихчээр манай зулаагийн хэвтэрч дулаахан янзтай юм аа. Чи ийм сайхан авгааг яаж авч суусан юм бэ гэж инээгээд сандгийн хажуу талын дэрийг гараараа илж маяглав. Зулаа түүнийг нэг нүдэрээ ч харалгүй гэж игдүүцэн зориуд аяг тавга тачиг нуулан эргэнгийн хаалгыг тас нис саваад сандгаа чи босоочтэй ажиллаа бод. Айлаас үүсэ авчраараа мах туслаа гэж тачигнлаа. Нөгөө мө сумын заа норов онхолдчихсан гэлөө биер нь ямар байгаа бол наадмар одоо гадныхантай хэн гар зөрүүлнэ байдаг дагаа тавиад туучхандэ. Юу бөх мөх вэ? Хүй дуулж байна уу сандгаа? Цайгаа ударсан болоод эртхэн ажиллаа бодоочтэй. Дал байсан ажилгүй хар юмнууд ёс юм шиг л цуваад ирнэ гэдэг дэрмийг хэлэм хийв. За тэр чи яах вэ? Хөдөөнийхэн бид чинь бөөхмөрөө ярихгүй бол өөр юугаа ярих юм бэ? Хизээ манай суманд олигтой бүх байсан юм. Та нар шиг хар ус гудрадаг юмнаас эргүү маанаг зулбудас гарна уу гэхээс гэж ууралсандаа болоод зулаа арчиж байсан аяга хагалчихв. Тэгж ярих юм бол норов зааны хідэн чардгар банднэр төв хөдөөгөр би шүү. Би нэг бүрчлэн мэднэ. Гэж дэрэм арзайтэл инээсэн биш гал дээр тос нэмэх шиг юм болов. Тийм майг бүдүүн бух шиг юм хэн тоодог юм? Худлаа гэвэл чамд нэрлээд өгөх үү? Гэд дэрэм хурууга түүний өмнө сарвайв. Тэр норов зааны чинь хүүхэд арай чиний авгаад чинь байгаа юм биш үсттэй. Хаа хуцва. Тэгэж ярих юм бол яршигдаа гэж дэрэм сандаг руу харснаа муусан авгаачуд хэцүү шүү гэд бутнав. Зулаа минь амаа татаачтэй шал дэмил мааз юм ярих юм гэж сандаг яриаг өөрт ширгүүлэх санаатай. Авгаач нь хаана юу хийж байгаа вэ гэлээ. Юу хийдэг юм? Авгаач бол хов ярих эрчүүд арх ухаас өөр хийх ажил энэ сумд чинь алга шүү дээ. Чимүү авгаагаа дандаа задаж шар арсанд нь хатааж байх юм. Арай өөр юмд омгоо гаргаж чаддаггүй юм уу? Танаа авгаа чинь тэсхэ байгаад хотын машинд суугаад алга болсон шүү дээ. Авгаагаа алдаж хаад хар үрээр ингэж айл хисч явах ч гэжтэй. Эрэми хооронд элжиг бүүж ороод гихчээр зулаа минь болж үзээ. Худлаа. Тэр хар авгаа минь бурантаг надад явдаг юм шүү дээ. Явлаа гэд хаа холддог юм бэ? Ер нь авгаачуу та нарын бэлчээр хаал билээ дээ. За би хэрэлдэх гэж танад үүр цүүрээр ирээгүй юм. Их чухал ажилтай. Сандаг чи босоод айван тайван морь харж хаад ир. Тэгээд түүнээ хэлий. Гэж дэрэм зулаа руу нэрмэв. За зулаа минь би зүгээр танай нөхрийн чинь өмнө худлаа уурлаж нохотж байгаа минь л тэр. Чамд маш чухал үг хэлэх гэж ирлээ. Их чухал шүү. За чи бид хоёрын хооронд хэрүүл байна уу гэхээс хэлцээр байхгүй шүү дээ. Чи дугайл сонсож бай. Одоохон сандаг ороод ирнэ. Тэгвэл биш тийм шүү.
Миний нөхөр яахлаараа чиний яриаг сонсож болдоггүй билээ. Намайг бас татаж чангаах ухаантай юм уу? Гордвоо. Би мэднэ. Чи мань мэтээс тохоо илүү давчсан согоо шүү дээ. Үгүй чамайг харин цаан чин сумын мис гэлцээд байна. Өө за намайгуу да. Энд чинь чиний урьдчиланы хар дарсан зүудөө баярлалаа гэм. Үгүй. Ирчүүдийн нүд өөр. Тэ жишээлбэл би чамайг тэгж хэлэхгүй байж болно. Чи чинь ингэхэд сумандаа байхгүй өндөр, нарийнхан, гойлог, гунхалдсан дамшиг юм гинэ. Өчигдрөл архитаж яваад сумын харчуудаас тэгж сонслоо. Муусан хар архитдын нүдэнд чагунцж мис болж үзэгдэн шүү дээ. За, чи миний үгийг дугуй сонсолтоо. Саяхан би сумын эмч залуутай уулзлаа. Дүү их сайхан залуу юм аа. Ганц би. Үгүй яаж олигтой амьдрах вэ? Тэгээд тэр эмч чинь юу гэж байх юм те? Гэхдээ гол нь яг үүндээ л байгаа юм. Чамайг хүсч явдаг гинэ. Надад итгэдэг юм зайлуул. Үүнийг хичээж чамд хэлж тус болооч гэсэн юм. За чи битгий худлаа залаад бай. Тэр чин надтай тоожч үг сольдоггүй шүү дээ. Их зантай юм уу да гэж бодсон шүү. Үнэн. Чи нэг удаа бие үзүүлсэн юм уу? Үгүй л байх учиртайсан. Тэгээд юу гэж вэ? Чамайг их гоё сайхан биетэй хүүхэн билээ. Би ийм хүүхнийг л мөрөөддөг гэж байна лээ. Хүш, аяархан гэм. Үгүй сандаг сонсчих усүйд болно. Би ч бас чиний өмнөөс баярлаад үүнийг хэлэх гээд хар үрээр ингээд хүрээд ирж байхад та. Тэр эмч баргийн эмэгтэйд ингэж хэлэхгүй шүү дээ. Насны ид голлох шахсан бидэнд ямар хамаатай юм бэ? Одоо хаасайг л хамжаарахгүй болсон туулдах юм. Хачин юм да. Би ч тэгж ярил дандаа ч юм хормоогоо чирсэн хүн яваагүй л дээ. Буудалд ажиллаж байхад энэ тентхийн төлөөлөгч зүгээр суулгадаггүй зовоодгол байлаа. Бүр томчууд гэж зулаагийн нүдэнд айлгүй шинж манс хийснэ. Дэрмийг хараад дорхноо бөхөө. Тэрбэр хөнгөн санаа алдаад хоймрын хавцтай толироо харж үсгэзгээ янзлангаа. Амьдрал сонин шүүхөө. Чи одоо ч гоё л байна шүү дээ. Манай үзмэ багшаас аваад сайхан хүүхэн зөндөн шүү дээ. Гэтэл над руу нүд тусч байдаг. Ийм юмч байдаг л да. Хүний сэтгэл гэдэг нэр нь л хачин тийм эдэрмэ. За зүсцээрээ яах вэ? Мис хүн чинь бие хаагаараа л онцгой төрсөн байдаг юм баха. Би ямар мэдэх вүш. Залуус л тэгж байна лээ. Яах вэ? Үнэндээ болчи би хаагаар бол бусдаас дутхгүй л дээ. Аав ээжим л өглөг юм да. Наадам цагаан сараар чи намайг хардаг үсттэй. Яагав? Цэнхэр торгон дээлтэй байхыг харалгүй л яах вэ? Нүд сугараад унчих шахдаг. Сандагч азтай зөлөг шүү. Өөр гоёж гоодох үе хөдөөд гарахгүй юм да. Төв суурин газар болж тэр эмч залуу үнэхээр соёлтой царайлаг юм билээ. Гээд зулаа гунс хийж яваа хазартаа зостын шавар шиг энгисэг халтар хултар түрхээд ингэр рүүгээ баахныг пөргүүлэхийг хараад дэрмийн хөөхнээд хурч нөгөө мүү эмсгий сандаг арай жорлонд унаагүй байгаа да. Бушуухан ороод ирээсэ гэж бодож суув. Өнөөдөр чинь зантай хүүтрэх нь байна. Юу хаа байсан тэр холоос махшуул авчрах гэсээр сандаг гаднаас орж ирэв. Арай л өнөөх онцгой чинь тавсраад унчихсангүй юу? Дэрэм их юмны ард гарсан хүн маадгар наргагүй хөхрөв. Алив та хоёр нааша ширээнд сууцгаа. Эрийг басч болдоггүй гэдэг баха. Дэрэм бид хоёр ч нэг ангид байсан ухаантай юм шүү дээ. Чи чин 3 годрайцсан баха. Хідүүлээ өглөөнийхөө цаг хамтдаа тухтайхан ууцгаая. Миний өвгөн өнөөдөр заавал мах авчрах гээд яах вэ? Дараа л болно нэз. Дэрмэ чи бүссэн хүйтэн адууны маханд хэр билээ? Гэгээ минь. Энэ шар тус шиг хайлмигдсан өөхтэй тарган харамгаалтын салах юм биш дээ.
Жамц давс үрээд идэх ч мөн ч янзтай шүү. Харин хүчтэй хэн л даруулах хэрэг болдог юм да. Хүүхнүүд бид ч яах вэ? Ирчүүд та нарынхаа биеийг бодоод л боож өгчих гээд байдаг юм шүү дээ. Түүнээс биш багсаг уувал хоройд сүйд болох зүйл биш л дээ. Хинч ууж болно. Цагаан сараар хэрэглэе гэж бодсон юм. Яах вэ? Ирчүүд уулзалтаж байгаа хойно гээд түлхүүрээ ширжигнүүлэн авдран уудалж жижигхэн шилтэй цэнхэр өнгөтэй юм гаргаж ирэв. Урд газрын хүчтэй сперчүү найруулад дуун үз. Шүнжэнгөө толгой өвдөж дотор муухарч хонлоо. Бие үзүүлдэг юм уу да? Миний эзэгүүд та хоёр даварвалуу. Манай ерөнхийлөгч чинь яахлаараа хацран туяраад хөлн хөнгөрөөд Эрдэнсийн хайрцгаа тийм амархан нээчихдэг үлээ. Энэ дэрэмж тэгж байгаад хүний хамрын нүхэр орчихмор элдвтэй иршүү. Муавгагийн минь толгойг эргүүлчихээгүй вэз. Арайч энэ зэргийн дэрэм шигэрд толгой минь эргэх хүн биш шүү би. Пишэндээ нүүрс чихээд унтчихсан чинь золтой л угаартчихсангүй. Толгой өвдөөд эмчид үзүүлэхээс дотор муухараад гэдэг чинь нэг үг хэлээд л байна да. Та хоёр маань маамуутай болох гэхэд байна уу да? Миний өвгөн бие үзүүлээд ирдээ. Хүүхэд шуухтаж да яамаа. Хортлог хэцүү шүү дээ. Манайд ер нь хизээ эмч багш тогтож байлаа да. Гайгүй шоволцсон залуу ирсэн байна лээ. Нээр нь луудахгүй алга болно доо. Гэж сандаг хэлээд томхон хоёр мөнгөн аяганд тэнцүү хийсэн спирт дээр цасны ус хийв. Зулаа хувцас солихдоо дэрмээс ичхэн бүхэл харин ч харвал хараг гэсэн шиг хуучин дээлээ дэрхэн зур тайлж байхад нүцгэн сэж нь ил гарав. Хулгайгаар харсан түүний нүдэнд мөлчийсэн цагаан харт булчин тусч хөхний даруулгын холбоосыг тасдах шахан булхалцах мэмэн шин зайшинсад далталж амжив. Энэ залгийн бие чинь нөхтөл элдчихсэн хурганы арьс шиг юм гэж хүн дэрэгдэхээ мэддэггүй, нохоод садхаа мэддэггүй гэдэг үнэн юм аа. Зигзийсэн сүйтгэнсэн юм л явдаг юм. Үнэндээ аятайхан биетэй дам шиг байж шүү дээ. Эдээ энэ хүүхнүүд үү? Нөгөө эмч залуу ажлаа хайчаад аймаг руу алга болж өгснийг эд мэдээгүй нь яамаа. Бушууханд шараа тайлах юмсан. Энэ сандагийн хөдөлж байгааг янцаглаад л гэж дэрэм тэсч ятан суулаа. Архины илжирсэн эсхийний үнэр шиг юм гэр дүүрэн хан хийхэд түүний магнит дээгүр хар хөлс цуухан жигтэйх. Чиний нөгөө хэлнэгээд сүйд болоод байсан сонин хачин юм чинь юу гэлээ? Сумын клубт шагаан харваатай гинэ. Баянгийн тойрмынхан ирнэг нь. Түүнийг хэлэх гэж хар үрээрэлээ. Гэхдээ чи бид хоёр чинь нэг баг шүүд. Хэргаад өгөн шүү. Гэхдээ хаалга нээлгүй 3 жил болоод бүөхөд сонгоно яарчихсан клубыг одоо яаж дулаацуулах юм болоо? Чи түүнийг би яаж мэддэг юм? Алив наадах ч одоо найрч дуусаа бидтэй. Гэж дэрэм шүлцээгүүд залглаа. Үнэртэй усны хачин хурц нилуун нь архины үнэртэй холилдох инершнд зулаа жаахан охин шиг годгонож байгаад гарахад дэрэм золтой л төс хийгээд инээд алдсангүй. Дараа нь яаж зулаагийн царайг харна гэж хүний урманд бодсонгүй. Өвгөн битгий хуудаарай. Хэмээн сандаг царайчлан хэлэхэд энэ маань намайг зуухныхаа хажууд үргэлжил хормойдож суух санаатай юм шүү дээ. Гарын алган дээрх шиг бүх юм ил энэ суманд хэний доров гэжтэй. Хин гэж хэний дороод хэдэн цаг болов гэдгийг манайхан анддаггүй шүү дээ. Харин та хоёр даварваа гэсээр зулаагийн цагаан сараар өмсдөг хурган дээлийн хормой үүдээр гэлсхийн алга болов. Ээдээ мөнч дотор сайхан онгойлоо. Заахо. Өнөөдөр сандгаа хойлоо сайхан савнаа. Би эхлээд чигээ тогтоочих гэж дэрэм мөнөөхөл хаалгаа нээж цээжээ ил гаргах нь өлн чун агуунаас алсыг харж ангийн үнэр авах шиг өлөлцөхөд хажууханд нь нэгэн олгор хар залуу бас л яг түүн шиг хаалгаар цээжээ цохиулгаад энэ трийг ажиж байлаа. Дэрэм долоовор дунд хуруугаа нийлүүлээд тэр олгор хар руу цохиход
цаадах нь толгой дахин хариу дөхөв. Энэ нь хамтдаа ганцаг нийлье гэсэн дохой болохыг тэр сайн мэднэ. Энэ өдрийн хэрэг сайхан бүтгэнэ. Би ч бас хоосон ирв шүү дээ гэсэн омгорхол тэр зур дэрэмд төрөхөд авгаагийнх нь номой төрөх тархинд нь зурсхийв. Намайг хаяад явчихсан гэж бураад байгаа гэлөө. Тэдний толгойд яаж ийм ордог байна? Дэрэм хүүгийн гарт бурантх нь байгаа юм шүү дээ. Хөөр химэн. Түүнийхээ нүдийг л бүлтэлчихгүй юмсан. Бусдын ч яах вэ гэж бодов. Их хунгар цасанд боогдон тхий дундуура харагдахаа байсан хэдэн шавар байшинтай сумын энэхүү хөөрхөн төвд амьдрал үргэлжилсээр авэ.